За эхлэв. За би та тэр жил намайг ажлаас халсанд харамсдаг. Яг нээлттэй өдөр гэрт хүн байхгүйсэн. Тэгээ байна дотор ганцаараа нэг жоохон үүлээд. Тэгэл нээлт рүү явсан. За шууд ингэж хэлэх юм чи байгаа. Шивэр оргил нөгөө мөгөж юм биш гэж мэлдэж байна. Тэр мэдрэмж хөг юм байсан. Амар хөг. Эйгүү байсан. Маш өндөр хариуцлагатай ажил. Тэр бом 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай. Би ч бас ингэ дээр хөрөнгө оруулах шүү дээ. Тэгээ ингэ ингэж байгаа шүү дээ. За ярилцлагаар үзэж байгаа цаг мөчийн мэндийг та бүхэнд өргөж байна. Backlist ярилцлагын шинэ дугаар эхэлж байна. Энэ удаагийн дугаарт татар хамтлагийн артист мөнхчлөн татар байна. За цаг гаргаж ирж байгаад маш их баярлалаа. За маш их баярлалаа. Ингээд бас сонин өнцгтэй ийм подкаст нэвтрүүлэг гэх үү те. Suurсанд маш их баярлалаа. Backlist гэдэг бол нөгөө хүмүүний оноосонда заавал хийж үзхийг хүсэж байгаа төр зүйлсийн жагсаалт байдаг. Тэгээд энэ нэвтрүүлгийг ярилцлагыг хийж байгаа маань бас миний bucket list-ний маань одоо нэг листэ чеклэж байгаа нэг юм хэрэг байна. Би дуран бүтээлийн талаар ярилцсахгүй мөгийнхаа. Ерөөсөө таны одоо дүүгийн амьдралыг үзэх үзэл одоо харах өнцөг энэ гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Тэгээд сэтгэлгээ зэргийн талаар ярилцах юм. Тэгтээ түрүү таны болон татар хамтлагийн уран бүтээлийн сүүлийн шин сонин бүх зүйлийг одоо өөр суугуудаас олж мэдэх боломжтой байгаа. Тэгээ саяхан кино үзсэн. Яг үндэ тийм сэтгэлдээ гарч ирэх зөвхөн хүлээлтээс бүр давсан. Үнэхээр гоё болсон мэл. Маш гоё. Тэгээ та хүмүүс кино татар уран сайхны киног үзээрэй. За дүүн миний амьдрал хамгийн их нөлөөлсөн нэг ном танд бэлгэлэх гэж авчирсан. Ямар гоё. Энэ Вавилоны хамгийн баян өнгөд манай найз орчуулсан байна лээ. Би бүр сүлд мэдсэн их дурч. Энэ бүр үнэхээр миний амьдрал нүдийн манаас юм байна. Энэ чинь би дуулж ирсэн шүү. Вавилоны хамгийн баян хүн гэдэг. Бас энэ чинь блог бестселлер болж ирсэн. Гоё ном. За баярлалаа. 1927 онд бичигдсэн ном байхгүй. Тэгээ ер нь хүний нөгөө мөнгөтэй харилцах, ажил амьдралд хандах хандлага зэргийг амар өөрчилдөг ном. Би энэ номыг баг 10 хэдэн бэлгэлж байна ажлын. Нөгөө эхний дугаараа жил багсан өмнө мөнх шаргалтай бичсэн. Ихтэй бас бэлгэлжсэн. Тэгээд энэ бүр үнэхээр чухал ном байгаа. За баярлалаа. Тий. Ямар нэг ивент чинь тэр байхгүй болохоор ингээ хуваарай. Зөв. Та заавал цаг гаргаж уншаарай. Заавал уншаа. За мөгөх гол шууд ярианд орё. Хамгийн эхлээд надад нөгөө таны нэрээ сольсон буюу одоо нөгөө татар гэдэг нэр орж ирсэн талаар их сонирхолтой байна. Энийг хоёулаа товчхон. Яг яагаад татар гэдэг нэр мөнхчлөн гэдэг нэрний ард нэмэхэр болсон байх талаар. За одоо аавын минь нэрийг дугар. Одоо миний нэрийг бол мөнхчлөн. За нийгмийн нэрийг минь бол татар гэж оруулдаг басан. Тэгээд яг хөө мэдээж хүмүүс ингэ нэг овгоос олсон байх гэж бодох шугаа. Тэгвэл тэ яг хөө мэдээж нэг ийм үг өгдөг шүү дээ. Одоо нэг дуурсах нэрийг дуудах нэрийг эцэг дуурсах нэрийг өөрөө гэдэг шиг тэ. Тэгэхээр яг хөө миний хувьд бол нэрээ солиогүй, овгоос солиогүй. Зүгээр л дугарын мөнхчлөн татар болгосон. Намайг хүмүүс бол ерөнхийдөө татарын мөөг гэж мэддэг. Тэгэхээр яг хөө миний нэг үнэхээр үнцэнтэй амьдралуудын дийлэнх хугацаа гэхүү. Татар хамтлагтай холбоотой бид бүхэн үнэхээр одоо цагаахан хүсэл мөрөөдлийн талаар тэмүүлж тэр мөрөөдлийг биелүүлэхийн төлөө одоо бид нар чинь 23 жил болсон байна. Тэгэхээр энэ бол багагүй хугацаа. Миний амьдралын бараг одоо юу гэдэг хүний амьдралын гэх юм уу те 3/1 гişүү дээ бараг. Тэгэхээр энэ хугацааг бол маш үнцэнтэй өнгөрүүлж, үнцэнтэй хүсэл мөрөөдлийн төлөө явсан учраас энэ бол би энэ нэрийг дээдэлж, хайрлаж, хамгаалж явах хэрэгтэй хүний нэг байхгүй. Тэгэхээр би бол энэ нэрийг ийм утгаар өгсөн гэсэн үг. Үгүй та ер нь яг энэ талаар бодож үзчихсэн үү? Хэрвээ татар хамтлаг байгуулагдаагүй гэдэг юм уу? Эсвэл кинонд гарсан шиг тэр ихний уналтан дээрээсээ тэр чигрээ тарцсан бол та өнөөдөр юу хийж байгаа юм бэ? Одоо бол намайг цагдаа болох гэж байсан. Би цагдаа болсон байж магадгүй. Нэг бол the бизнесийн төрлийн хүн болох байсан. Яагаад гэвэл багасаа л бид нар чинь ингээл нөгөө наран тул тойрол амьдарч байгаа учраас тэнд ус ундаа заргаал ингээл явдаг байсан учраас нэг 8-ны төрлийн юм хийж байгаа л тэгэл одоогийн бизнес гэх юм уу те энэ төрөл рүү жоохон хөгжсөн эсвэл энэ төрлийн юм хийж байгаа байх байсан болов. Бизнес гэсэнс нөгөө нэг нэлээд олон жилийн өмнө анх бидний танилцж байгаа үед та
бас янзын ажлууд эхлүүлээд ингээ фейлсэн мэрсэн гэж бидэрт ярьжсэн шүү дээ. Одоо миний сайн санаж байгаагаар City Car гэж баятлан ярьдаг байлаа. City Meet гэж ярьдаг байлаа. Тэгээ та нэг юм цаасны бизнес эрхэлдэг байсан. Цаасны бизнес. Хэвлэлийн цаасны бизнес тийм. Энэ бүхэн ер нь юу болчих вэ? Одоо чинь хамтлагийн уран бүтээлээс гадна одоо та ямар нэгэн бизнес ч юм уу тийм зүйл хийдэг үү? Яг би чинь хүмүүс мэдгүй ч магадгүй зүгээр 2008 онд би нэг хамтлагаасаа цуглуулсан мөнгөөр яг их сургуульд орсон байсан. Санхүү эдийн засгийн их сургуульд сурж байсан бизнес менежментээр. Тэр үедээ бол нөгөө хувьцааны бизнес, хувьцааны одоо хөрөнгөний зах зээл гэж ярьдаг те. Хөрөнгөний зах зээл их сонирхолтой санагдаад их мөнгө хийдэг юм шиг, нуг хийдэг юм шиг те. Хамтлагаасаа бүрдүүлсэн бүх мөнгөөрөө би хувьцаа аваад. Тэгээ би чинь яг ингээд нөгөө 30 сая төгрөг цугларсан байлоо да. Тэрийг ингээд 30 дороо хийгээд ингээд дээр нь гэвтцсэн. Тэгээд мөнгийг зүгээр ялгадаг хамгийн тэнэг хүн байдаг гэж нэг тийм одоо слоган афоризм олж уншаад. Тэгээд тэрийг ингээд хөрөнгөний зах зээл дээр одоо хөдөлгийгээд. Тэгээд ерөнхийдөө хөрөнгөний зах зээл дээр юу одоо нуух хийх байх вэ? Тэр чинь Morgan Jim буюу дэлхийн эдийн засгийн хямрал 2008 оны 5 сарын 21-ний өдөр тохиолдсон. Би аягүй сайн сантай. Тэгээд би бүх мөнгөгүй болсон. Одоо бүх мөнгөө тэгээд хөрөнгөний бирж дээр төгдсөн. Тэгэл миний одоо яг тэр нэг мэргэжлэр ажиллах те доктор авцуулжэнд худалдагчаар ороод ажиллах тэр гараа маань эхэлж байгаа. Тэгээ доктор авцуулжэнд би 2 жил ажилласан. 2 жил ажиллаад тэндээс маш их юм сурж мэдж авсан. Манай зөргөө захирал баяр сайхан захирал гэдэг хүмүүс надад маш их юм зааж өгсөн. Тэгээ 2 жил ажиллаад би бол хэвлэлийн цаасны худалдаа манай зөргөө гэдэг найз байдаг. Над дээр нэг өдөр орж ирээд тэр нь амар давхцалтай яаж хад 11 сарын хавцаа. 4 жил нөгөө ингээ хувьцаагаа төгжсөн байгаа шүү дээ. Тэгсэн чинь би захиалга өгсөн байсан. Зарна гэд. Тэгсэн чинь за таны захиалгын үнийн дүнд хүн авъя гинэ гэд. Тэгэхээр би зарцсан. Тэгсэн чинь манай зоргоо орж ирээд хоёулаа бизнес хийя. Хэвлэлийн цаасны худалдаа хийгээд. Тэгэл би хувьцаагаа зарсан 4 жилийн дараа. Хувьцаагаа зараад тэр мөнгө мань орж ирсэн байсан. Тэр мөнгөөр буцаагаа шууд хөрөнгө оруулалт тэгэл хэвлэлийн цаасны худалдаа хийсэн урагш яваал цаас дарж ирээл маш их мөнгө иргэдэг салбар юм билээ. Тэгээд сонгуульд авчихсан гэж ярьдаг. Сонгуульд авчихсан. Тэгээ хөөхөн бас маш их мөнгө хийсэн. Тэгээ дээр нь одоо хэвлэлийн цаасны худалдаа хийж хагаад хэвлэх үйлдвэртэй болоод өнгөш үйлдэлтэй болоод тэгээд нэг өөрчлөе. За нэг 3-4 салбар ингээд бас нэг охин компанитай болоо. Тэрсэн төгөлхөө тухайн үед бас нэлээд хөргөн амжилттай явсан юм шүү дээ. Явсан. Тэгээ яг гуруулаа бид нар чинь нийлээд хөрөнгө оруулалтаа томроод бас 2011 он гэсэн үг шүү дээ. 11 12 он тоххой. Бараг тэр бом төгрөгөөр иргэдэг байлаа. Тэгээд бид гурав нэлээд амжилттай явж хагаад тэгээд сонгуулийн дараа бас нэг эдийн засаг сонирн болсон юм аа. Ер нь бас нэг юу байгаад. Тэгээд бид гурав чинь за ерөөсө хэвлэх үйлдвэрээ чи яав. Цаасны худалдаагаа би авъя. Өнгөшүүлтэй ингээд ингээ 3 хувааж аваад тэгээд ерөнхийдөө тустай явж хагаад би цаасны худалдаагаа хийж хагаад тэгээд 2013 он зогсоосон байдаг. Яа. Яг би манай нэг охтлоочин цаас чи ингээд маш том юм охтлооны машинтай. Тэгээ би өглөө ажил дээр ирсэн байжсэн чинь нэг 2 сая гаруй төгрөний захиалга ирээд. Тэгээд нөгөө манай хэвлэх үйлдвэрийн залуу маань яарад идэг. Охтлооч маань байдаггүй. Тэгээ зүгээр шалтгаан юм уу? Тэгээ за би өөрөө зүсчээгээд цаасаа ингээд сэгсэрж байгаа зүсээд охтлооны машин ингээд дарахгүй би жоо нойрмог байсан. Тэгээд нөгөө цаасныхын доогуур ингээд хийдэг байхгүй. Тэгсэн чинь би нөгөө хуруугаа ингээд нөгөө талын нээсэн. Тэгээд хотлооны машинд ингээд ясын гартал одоо энэ ингээд айгуу том сорвтой байдаг. Ингээ тэгэл хотлооны машина дараа шахах гээл явцсан. Цус салгаад бол. Тэг ингээ харсан чи ингээ үеийг харагдаад ясна харагдаад. Тэгээд тэр үед гараа болгочоод тэгээд нөгөө хүний нөөцийн хомсдолч айгуух байлаа. Тэгэл за энэ ер нь бас айгуу одоо миний одоо юу гэдэг нь хийх салбар биш юм байна гэдэг үднээс би 2014 13 онд би ер нь зогсоосон юм. Тэгээд зогсоогоод ерөнхийдөө дараа нь бизнес радио 98.9-ийг хөдөлтөж аваад тэгээд өвтө холбогддог шүү дээ. Гоё байсан тий. Маш гоё. Тэр өстө үнэхээр гоё. Одоо бичлэг өгдөг. Яг миний төрсөн өдрөөр тэр чинь 2 сарын 12-нд нээлт хийжсэн шүү дээ. Тэгээд хэдлээ нэг шампансыг бодуулж ирээд үнэхээр гоё дурсан шүү дээ. За юуны хувьцааны зах зээл рүү бас орсон. Одоо ч гэсэн бас тэр зах зээлтэй бас би хаяа хардаг. Ер нь бол байн
ороод ахгүй хаяа л хардаг. Таны одоо яг ингээм амьдралдаа баримталдаг мөнгөтэй харьцах гэх юм уу тэр зарчим юу вэ? Би ягаад мөнгө гэж нэхэр одоо битэр жоохон багт ингээл заримдаа ингэж ярьдаг. Мөнгө бол яах вэ? Тэ? Нэг тийм чухал юм шүү. Хүн ер нь орох орондоо чагтай байхад л болдог гэж ярьдаг гэсэн. Гэхдээ одоо цаг үеийн ч юм уу нийгэм нь одоо арай өөр болоод миний мэдэрч байгаа штэ. Би ч юм уу айл дөрөх ингээд толгоолоод явж байна, амьдралаа явж байна. Тэнгүүд мөнгө гэдэг чинь тийм за явахтай зүйл биш юм байна гэдгийг амар сайн ойлгоод байгаа юм. Бүр амар чухал зүйл юм байна. Тэгээд таны одоо мөнгөтэй одоо харилцах гэх юм уу тэр философи гэдэг юм уу тэр зүйл яг юу вэ? Мөнгө ер нь яг хэр чухал юм бэ? Та ер нь мөнгөнд дуртай юу, хайртай юу? Мөнгө бол орж гарч явах хэвээр. Миний өөрийн хандлагч тийм юм бэл. Одоо ингээд хараад тахлаар яг мөнгө орж гарч явах хэвээр хөдөлгөөнтэй байх хэвээр. Түүнээс мөнгийг ингээд хадгалаад иж болно. Тийм ус төрлийн усад байдаг. Миний хувьд бол яг мөнгө хадгалдаг төрлийн бол хүн биш. Мөнгө өөрөө ингээд бүтээмж нэмэгдэж явах хэвээр хүний. Бүтээмж ахгүй. Бүтээмжээс юу төрж байгаа мөнгө төрж байгаа шүү дээ. Тэгэхээр мөнгийг шүтэж болохгүй бүтээмжийг шүтгэж байхгүй. Мөнгө сонирм биш. Хүн бүтээмжтэй л байх юм бол тэр зүйл өөрөө орж ирнэ. Тэр бүтээмжинд харин мөнгийг зарах хэрэгтэй. Зүгээр харин одоо хэрэггүй ч гэдэг юм уу эсвэл янз бүрийн одоо үнэтэй цаатай брэнд тэр бол байж болохгүй. Тэд нар чинь бүтээмжтэй байсан байхгүй. Яаж харин баяжсан бэ гэдэг бол өөр зүйл. Яг үнэхээр бүтээмжтэй байгаад тэгээд тэр нь үнэхээр мөнгө болж орж ирсэн бол энэ бол зөв мөнгө байхгүй. Энэ бас мөнгийг бол шүтээд авахгүй би бол бүтээмжийг шүтдэг гэсэн үг. Тэр бүтээмж гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр энэ хүн ингээд орчуулад ном гаргацсан байна шүү дээ. Энэ зүйл байхгүй. Маш чухал зүйл гэдэгт та харин санал нэгдэнэстэй мөнгийг. Нэгдэн. Яагаад гэхээр энэ өнөөдрийн бидний нийгмийн харилцааг хамгийн одоо эрхтгш нийгмийн харилцаанд оруулж байгаа тэр зүйл нь өөрөө мөнгө байхгүй. Төрийн нэг баячууд бол муу хүмүүс гэсэн нэг тийм логик байдаг гэд тийм. Тэнгүүт яг эсрэг логикт тэгвэл бүх ядуу хүмүүс сайн хүмүүс юм байна гэж ойлгох гэдэг байхгүй. Энэ бол бүр асар одоо буруу гэх юм уу тийм нэг юм. Тэнгүүт ерөөсө бүр энэ бүр судалгаатай нэг зүйл байна. Хаана их ядуур л байна. Тэнд хамгийн нэг муу мухай зүйлс их гарч ирдэг. Тийм тэр мэргэлт юм. Харин эсрэгээрээ өстой таны хэлснээр бүтээмж дагаж орж ирсэн баялагтай газар хамгийн амар тайван хамгийн одоо юу гэдэг гэмтэр муу зүйл гарах нь их бага байт юм байна. Бүр судалгаатай зүйл юм. За мөнгөний талаар юм байна. Ямар ч сан маш чухал зүйл. Тэгвэл нэг асуулт байгаа нь. Мөнгөөр аз жаргалыг авч болох уу буюу мөнгө ер нь хүнд аз жаргал өгч чадах уу? Чадна шүү дээ. За. Жишээлбэл өнөөдөр яхаа мөнгөгүй байлаа гэж бодоход чи би одоо жишээлбэл ягаад мөнгө одоо хадгалах айгуус эсвэл хоримтлуулах хэрэгтэй юм те. Өнөөдөр дэлхийг би тойрохын тулд мөнгө хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр мөнгө чухал гоо те. Ядуу байх нь зөвхөн номон дээр л романтик байдаг. Яг үнэ тий. Яг бид нар ингээд нэг юм бидний сургаад байдаг юм уу? Нэг ядуу байхад нь тий. Жишээлбэл одоо юу гэдэг юм? Тэрийг ингээд магтан туулж болохгүй гэсэн үг. Харин тий. Хүсэл мөрөөдлийг магтан туулах хэрэгтэй. Чи мөрөөд. Чи хязгааргүй мөрөөд. Тэр мөрөөдөл чинь бодол болоод бодолч үйлдэл болно гэж байна. Бид нар мөрөөдөхөө болцсон шалтгаан тэр. Өнөөдөр ягаад бас магадгүй бүтээмжгүй байгаад байгаа шалтгаан бол бид нар ингээд тэр нэг одоо юу гэх юм бэ ядуу одоо энэ байгаа зүйлдээ ингээд тасаад байгаа байхгүй. Энэний одоо яг хөтэ гаталж гэтлэх л ёстой л та бид нар тий. Тас мөрөөдөл гэж тий хүмүүс одоо ингээд маш тодорхой нэг юм байгаа юм. Миний ингээд амьдралаас ойлгож байгаа нэг зүйл. Хүн үнэхээр яг тодорхой бодит мөрөөдөлтөй байгаад тэрнийхээ хойноос ингээд үнэхээр ингээд шаргуу хөдөлмөрлж чадах юм бол тэр нь ингээд юм боломжтой зүйл юм байна л да. Ер нь ингээд олон бүр амжилтанд хүрсэн хүмүүсийн ярилцлаган дээр тийм байдаг. Ер нь ингээд амьдрал логикоор бодож үзэх тийм үстэй. Мөгөөх та 20 хэдэн жилийн өмнө хамтлаг байгуулаад та дөрөв. Тэгээд хамтлаг ийм хэмжээнд хүрнэ гэдэг тэр чинь мөрөөдөл өстэй тухай үү? Тийм шүү дээ. Тэгээ ингээд тэрийг амар тодорхой хараад тэрнийхээ төлөө нойр хоолгүй ингээд явсаар байгаад өнөөдрийн татар хамтлагийг таад үүсгэн байгуулсан чинь бодит зүйл үстэй тийм. Үнэн гэдэг бол үрдэн шүү дээ. Тэнгүүд хүмүүс юу мөрөөдөд байгаагаа мэдж байгаа мөртлөө тэрийг яг яагаад хэрэгжүүлэхгүй вэ? Одоо надад ч тийм асуудал байна л да. Би жил хагасын өмнө би анхныхаа дугаарыг биччихээд жил хагасын дараа энэ жил хагасын хооронд би ч нөө одоо өссөн дэвчих сууг маань гоё болох боломж байлаа шүү дээ. Гэдэг шиг хүмүүс
эргэн тойронд аюух тийм байна. Яагаад хүмүүс хөдлөхгүй байгаа? Таны бодлоор? Маш олон зүйлийн шалтгаан байгаа хөх зүгээр яг би нэг судалгаа хийлгэхэд бол хүн 25 нас хүрээд мөрөөдгөө бэлдэх гинэ. Ерөөсөө ингээд дэлхийд даяараа тэр чигээр хүн төрлөختөн өөрөө. Тэр нь юу гэж байгаа вэ? 25 нас хүрээд хүн шууд ингээд амьд мах болдог гинэ. Тэр нь юу гэж байгаа вэ? Унтарчдаг гэсэн үг. Өсч мөрөөдгөө болчдөг гэсэн үг. Маш цөөхөн одоо энэ хөгжил дэвшил гэдэг юм уу? Эсвэл энэ нийгмийн бас энэ нийгэмд хэрэгтэй байгаа тэр зүйлүүдийг хэн хийгээд байгаа гэхээр тэр мөрөөдлийг үргэлжлүүлж байгаа хүмүүс л хийгээд байдаг юм л дээ. Тэр юм би судалгаа шүү. Тэгэхээр бид нар яах ёстой юм гэхээр мөрөөдгөн болцсон нэг хоёр дахь юм бол яг асуултыг тодруулах юу гэлээ. Хүмүүс яг яагаад ингэж хийхгүй байна гэсэн. Одоо ойлгомжтой шүү дээ. Үнэхээр цаг хугацаа бүх юма зориулах юм бол бүтгэн тодорхой. Бүтэхгүй байх магадлал бага гэдэг ч юм уу. Тэгвэл яагаад хийхгүй? Өнөөдрийн уушгнаас маргаашийн биш нөгөөдрийн юу гэлээ өөхнөөс маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг билүү? Тий. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг л гэж байгаа. Ийм одоо юу гэдгийг ийм дээр үеийн хил зүг нөөрэ бидрийг бас зарим үед ийм ядуу болгох эсвэл хүсэл мөрөөдөлгүй болох өнөөдрөөр амьдрах гэдэг ийм зүйлүүд рүү сургаад байна л да. Тэгэхээр энэ нь бол магадгүй дээр үед заахаа мэдээж үнэн байсан баг. Гэхдээ бид нар маргаашийн өөх рүү тэмүүлэх хэрэгтэй шүү дээ. Ер нь бол хүн төрлөختөн чинь тийм шүү дээ. Тэрийг мартуултал нь биднэрт зарим үед бидний тархийг угаацсан байгаа байхгүй. Яг бид нар бол яг ингээд үнэхээр тэр нэг юм болох жимшиг болохгүй юмыг барьж аваад татар гэдэг зүйлийг барьж аваад өнөөдөр хүртэл явцсан. Тэгээ энэ бол яг магадгүй дуртай байсан баг. Сайн хүмүүстэй таарлцсан баг. Тэгээд мэдээж бид нэг аз гийсэн баг тий. Дээрээс нь бидний тууштай одоо юу гэдэг энэ зүйлийг заавал хийнэ гэдэг юм зүйл байсан баг. Гэхдээ бидний зүгээр юм бодол одоо энэ зарим үеийн одоо бидрийг хүмүүжүүлсэн тэр нэг зарим юм афризм гэмээр юм шиг ийм өгнүүдээс заримдаа татгалзах хэрэгтэй. Бодож үзэх хэрэгтэй тий. Бодож үзэх хэрэгтэй. Та ингээд гэр бүлийн одоо тий аав хүний хувьд, эхнэр хүний хувьд, аав хүний хувьд, нөхөр хүний хувьд, за тэгээд ах хүний хувьд гэдэг ч юм уу, артист ингээд маш олон хүмүүстэй харьцдаг хүний хувьд биднийг ингээд өсөн дэвчгэд ер нь жоохон саад болоод идэг тийм нэг асуудал буюу ер нь нийт хүмүүс донд яг ямар алдаа байна. Ингээд за энийг ингэчүүлэр манайхан болох гээд байна да. Их айтайхан болох гээд шүү гэж тэгж боддог юм байна. Би ихлээд өөрөө айгүйх бухимддаг байсан. За одоо манай Монгол л одоо өстой бол бүтэхгүй бүхэл хүмүүс байд юм байна. Яасан ч хаашаа ч юм те гэж. Тэгээ яг мэдээж цаг хугацааны явахын хэрээр одоо юм үзэж газар үзэхийн хэрээр дэлхийн ертөнцийн ч угаасаа л юм байна шүү дээ. Хүлээмжшүүлдэг болсон гэсэн үг. Яг бид нар ингээд цаг хугацааны ирэхээр ингээд хөгжиж байгаа. Илүү энээс хурдан байх боломж байсан баг. Гэхдээ илүүтэйгээр бидний өөрсдийнх нь дайчин гэх юм уу? Дайчин шин чанар ч өөрөө нийгэмшэд ирэхээр ч гэдэг юм уу? Тэр чи өөрөө ингээд хүмүүсийг ингээд би яг нөгөө түлхүүрийг нь олж хэлж чадахгүй байна. Бид нар чи ингээд нэг юм үнэхээр дайчин байхгүй юу? Дайчин. Тэр нь хаана гардаг вэ гэж? Гадаад очоор гардаг байхгүй. Харин яац үү тий. Өөрөмсөг байж чаддгүй гэсэн үг. Нэгсэн доо. Бидний түүх яг тийм л дагуусаа ингээл нүүдэлчин болохоор тий. Өөрөмсөг гэдэг юм зүйл биднээс угаасаа цусандаа тутдаг гэсэн үг. Солонгосчууд жишээлбэл энэ бидний улс, энэ бидний нийгэм, энэ миний газар чороо, энэ миний цемент гэж ингэж хайрладаг шин. Энэ миний одоо солонгос хүнээ дэмжиж хоолнд орох хэвээр, солонгос хүнийхэн буудалд очих хэвээр гэдэг ингэдэг шин. Тэд нар чинь өөр соёл байгаа байхгүй. Бидний соёл нь өөр тийм. Тэгэхээр бид нар энэ өөрөмсөг гэдэг зүйл дээр суралцчих юм бол бусдыг хүндэлж хайрлах гэдэг юм дээр суралцчих юм бол бид нар арай өөр болно. Манай аблыг яг анх энэ дууг тэгж хийжсэн юм лээ. Энэ кинон дээр ч гэсэн энэ хүндэгддэг. Таныг яг өнөөдрийн мөнгөчлөн дотор болгоход тийм ээ хамгийн их нөлөөлсөн дадал, үзэл бодол, зарчим юу вэ? Одоо ингээд амьдралдаа баримталдаг зарчим гэдэг юм уу? Тэ? Яг ер нь таныг хамгийн их өсгсөн зүйл юу вэ? Хамгийн манай аав шүү дээ. Манай яг амьд байхдаа ингээл айгу түүхтэй халамцаа орж ирчээл сүнэ гэл тэгээ 20 сүнэ гэдэг. Тэгээ эхлээ 20 сүнэ чадахгүй. Тэгээ дундаа таслан тэгэл сэтгэлийн тэнхээтэй байгаарэ гэж. Нэг л үг хэлдэг байсан. Тэгээ тэр үг нь их гоё надад
одоо хүртэл ер нь юм аливаа зүйлд юм сэтгэлийн тэнхээ гэдэг чинь нэг сонин те одоо юм юу чинь булчин ч юм уу бяр ч юм уу биш байгаа байхгүй. Сэтгэлийн тэнхээ гэдэг чинь хүний юм аюун санаа сэтгэл гэдэг нэг юм том эрхтэн байна шүү дээ. Энэ эрхтэнг ингээд хичээж идэг. Тэр нь спортоор дамжиж бий болдог хүмүүс хөгжиж идэг юм байна. Тэгээ спортын хүмүүсийг хараад тахлаар маш өндөр ачаал авалтаа чаддаг. Тэ тэр ганцаар л одоо юу гэдэг бүх зүйлүүд. Тэгээ манай бол тэрийг бараг 7 хоногт нэг удаа 2 удаа хийлэгчдэг байсан шүү. Тэгээ тэр надад их нөлөөсөн болоо. Гэж сүүл бодож эхэлсэн. Алкогольны талаас та ер нь ямар бодлоо? Та ер нь уудаг уу? Уудаг шүү дээ. Аха. Ер нь алкогольны хэрэглээний талаар. Яг би бол хэрэглээний талаар активити уу гэж хэлэхгүй. Бас уугаадаа гэж хэлэхгүй. Тэгэл нэг донжин тааруулдаг юм дөө тэгэл. Ер нь нэг эн чинь бол нэг юм бас нэг юм юу ахгүй. Бас дадлал та. Одоо би бол нэлээд татгалзаж байгаа. Ер нь бол тий. Ер нь тэгээд энэ алкогол гэдэг зүйлийг тааруулна гэж байдаг юм дөө. Манай заяа сүулт хэлсэн байдаг шүү дээ. Харин хүмүүс тэгж ярьдаг тий. Чи ягаа хойлцсон хүмүүс амар хасаад байхгүй. Тэгээ сүулт усанд ороод гарлаа шүү дээ. Одоо болоо шүү дээ гэж байна. Гэтг нь усанд ороод гарлаа шүү дээ гэж. Аха. Архинд усанд ороод гарлаа шүү дээ гэж хэлж байхгүй юу? Тэгээ одоо болоо шүү дээ. Би энийгээ ингээд хэрэглэх хугацаагаа ингээд үдсэх юм удчихлээ. нэг одоо наад чи тэгээд сүулт усанд ороод гарлаа шүү дээ гэдэг. Бас л гоё хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр тэ заавал тэрийг нэг өөр одоо таашаал авах юм зөндөө байдаг шүү дээ. Яг зөв. Арх уухад ихний нэг 15 минут л 20 минут л маш гоё ядаж жаргалтай болсон юм шиг, маш гоё хөнгөрцөн юм шиг, ямар ч стрессгүй юм шиг те. Тархитлагаа ингээд сэрцэн юм шиг ингээд нэг гоё болдог шүү дээ. Тэгэл тэрнээс цаашаа болдог л купа 2-4 өдөр тий. бүр аим шүү дээ. Тэгэхээр нэг тийм дурлах зүйл бол биш л те. Ер нь тийм ээ тий. Ер нь тийм ээ тий. Заяах гэснээс заяахыг үг нэг ярилцлаганд оруулчихвал гэж бодлоо. Та ч тэгээд ярилцлаганд их орж байгаа харагдахгүй. Сая сүүл халанцсан өрөөгөр ороод ингээд би юу ч уудгүй ингээд тавьчихгээд байж байгаа л таас. Та заяахтай холбогдох юм байна да. Окей, алкогольны талаар тийм байна. Баярлалаа. Их гоё юу шүү. Ер нь татгалзаж байгаа. Тэгээд ер нь л тааруулж өгнө гэж байхгүй. Тэг санаа бол амар гоё санагч. За таны заавал хамтлагтайгаа холбогдохгүйгээр хувь хүний чинь амьдрал ч гэдэг юм уу те. Нэг юм эргэлтийн цэг байдаг шүү дээ хүн. Яг тэр эргэлтийн цэг хизээ байсан. Яг юу болсон? Ямар байдлаас эсвэл ямар сэтгэлгээнээс ямар сэтгэлгээ болж өөрчлөгдсөн бэ? 2008 он л доо. Яг тэр нөгөө хөвцөө ярддаг чинь. Ямар ч мөнгөгүй болоо тэгээ би миний эргэлтийн цэг яг татар хамтлагийг топ үедээ байлаа шүү дээ. Тэгээ би ямар ч мөнгөгүй болоод зэгзагийн зөргөө цэглэл рүү яриад. Зөргөөхаа би ажил хиймээр байна гэдгсэн чинь. За чи ямар ажил хиймээр байгаа гэсэн чинь. Гэхдээ мэдэхгүй байна гэсэн. За чи тэгвэл манай юун дээр ирээд худалдаг ч хийхгүй юу гэдэг. Тэр миний эргэлтийн цэг байсан бэл. Тэгээ тэнд ч одоо би ч одоо дотроо өөртөө хэлж байгаа штэ. Би ч одоо татарын мөг штэ. Гэт нөгөө том захиралд хэлж чадахгүй штэ. Тий. Гэхдээ чи наанаа л одоо ингэж чи юм сурна. Нааг яаж маркетинг мэрэгчлэнгээр би сурж ирсэн юм чинь. Төгсчөөд очсон юм байна 2009 онд. Төгсөөд би диплом бас нэг удаан жоох нэг диплом авчлаа штэ. Энэ чинь бас бизнес менежмент гэх бакалавр. Тэгээ ингээд бакалаврт өнөө чи ингээд маркетинг мэрэгчлэнгээр ч юм авах хэрэгтэй штэ. Тэгэхэд намайг шууд чи худалдагч хийгээд. Тэг яа намайг ингэж байгаа болоо гэж би дотроо гомдож ирсэн. Тэгээд тэр хүн намайг яг юмд сургасан юм бэл. Тэр хамгийн зөв байсан. Хамгийн зөв эргэлтийн цэг байсан бэл. Тэр хүн өөрөө бол намайг гэж бодсноос биш те. Энэ хүүхэд ингэж юм сурна гэж. Тэгээ би тэнд дотор ороод худалдагч хийгээд нөгөө хүмүүс ч намайг орж ирээ чи энд худалдагч хийгээд байгаа юм уу? За болоо штэ ингээд бүр доромжлоо те. Заримнууд нь ингээд доголж инээж хараад бүх бобод гараад те. Яг тэр үед би бол ингээд лангууны ар зогсож явахдаа бол борлуулалт хийж сурч байна. Тэгээд бараа зөөд сурч байна. Хүнд юм санал болгож сурч байна. Бараа таваарыг чэйжилж сурч байна. Нэгэнгөө ингээд бүгдийг судалж байна. Ямар машинд ямар тос хийх үү? Ямар машинд одоо доктор авчилж чинь бол автомашины одоо юу шүү дээ. Автомашины сервисийн газар. Япон стандартын дагуу хийдэг маш одоо өндөр соёлтой. Гой соёлтой газар тий. Тэр бол миний эргэлтийн цэг байсан юм лөө. Тухайн үед тэгээд хүмүүс орж ирээд
за шууд ингээд хэлэх юм чи байгаа шиврээ өргөөл нөгөө мөгий ч маш гэж мэлдэж байгаа шүү дээ. Тэр мэдрэмж хөг юм байсан. Амар хөг эвгүй байсан. Одоо жишээлбэл хөш нөгөө мөгийн дан энэ гэж үгээсэ. Нөгөө хоёр нь одоо вокзал дээр вагон буулгаж байгаа юм байна л та гэл. Хүмүүс тэр бол гэхдээ яг хүмүүс мэдээж гой хурцлж илтээсэн юм шиг бас хүүхд юм чи гомдсон шүү дээ. Тэгэл гомдоол орой очиод жоохон тэрийг бодоол гуйнаграал те. Би одоо зөв юм гэдэг юм бол буруу юм гэдэг юм болов гэл тэрийг мэдэхгүй шүү дээ. Тэр ч одоо хэддээс 23-4-тэйсэн 25-тайсэн байна. Яг нөгөө амбицтай л үе. Одоо би бол амар болсон. Би бол зүгээр байгаараа би бол одоо Монголын бас гайгүй амтлагуудын нэг штэ гэж ингэдэг нөгөө эм ордог үе шүү дээ. Нэгсэндээ таныг бас нэлээд сайн хүмүүжүүлж ингэж хандын дарна гэдэг шиг тийм болгож өгсөн юм шүү дээ. Тэр хамт олон бол доктор авцуулж явал намайг тэгсэн гэсэн үг. Тэгээ нэг 6 сарын дараа, 9 сарын дараа бүр тэр ажилдаа тасцсан. Сүүлдээ тоогоо хэлсэн мэдсэн чинь манай баяр сайхан захирал ирээд мөнгөчлөө өрөөрөө ороод иргээд тийшээ 4 тохирлоо ороод орсон чинь. За тушаал агсан. Маркетингийн мэргэжилтэн болсон. За одоо маргаашнаас оффист ажиллах юм даа гэл тэгэхгүй. Тэгэхээр яхаа зөвлөө би одоо эндээ байж ивэл гэдгсэн чинь гээд. Тэгээ би мэдээж дотроо амар баяртай байгаа шүү дээ. Тэгээ би мэргэжилтэн болоод тэнд бас яг одоо офисын ширээний ажил хийж сурж байгаа байхгүй. Тэгэхээр ингээл яг ингээд мэрит зарчим гэж яддаг шүү дээ. Яг тэрүүгээр би өөрөө ингээд школтцсон байхгүй. Тэгээ одоо ч гэсэн би бол ингээд бүх зүйлийг ингээд багаас нь хийх ингээд тэр нөөрэ алдаа багтаа. Хүн алдаж амнах нь ойлгомжтой зүйл. Гэхдээ арай бага. За одоо яг ингээд гоё яриа яг гоё халж эхэлж шүү. Би тэгтээ юу байсан бэ? Камерны ард цоогоо удсан болохоор жоохон сандарч мандраад түрүүн яг эхлэхэд ингээд тук гэж мөр одоо өстэй амар болоо хаална гэдэг шиг. За мөнгөөх захирал дарга зэрэг гэснээс би танаас нэг юм асууя. Би бол миний хувьд хоёр мөнхчлэн байдаг гэж би тань хэлсэн. Нэг нь болохоор татарын мөгийн, нөгөөх нь ингээд яг ингээд ах мөгийн амьдрал дээр. Одоо ингээд баг гэрүүлийн найз шиг те. Та манай нэг мэдэн би танаа нэг мэдэн ингээд би юу нэг мэддэг. Тэнгүүд одоо татарын мөг гэдэг юм тусдаа байгаад байгаа байхгүй миний хувьд бол. Миний хувьд сууж байгаа хүн биш гэсэн. За энэ яг ганц гол юм асууя. Нэг нөгөө л ярьж байгаа шүү дээ. Та тэр жил намайг ажлаас халсандаа харамсдаг. Амар харамсдаг. Харин тэгсэн тэгээ та ингээд сүүлд мега интерес сайхан нэг буцаагаад авчулаа яах бол цаад чинь гомдсон болов гэж айгүйх асуусан гэсэн тий. Би яг яагаад би өнөөдөр чиний ярилцлаганд яагаад ирсэн бэ гэхээр би чамд өртөө юм шиг байдаг байхгүй. Тийм. Яагаад гэхээр бизнес радиог одоо Монголд байхгүй радиог бий болгочлаа шүү дээ. Бизнесийн бүхэл төрлийн ток шоунууд явдаг. Бизнесийн ментор, мотиватор, контентууд гоё. Маш гоё. Тэгээд тухайн үед бол вау гэжсэн. Маш өндөр хариуцлагатай ажил. Тэр бом 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай. Би ч бас ингээд дээр хөрөнгө оруулагчтай тий. Тэгээ ингээд ингэж байгаа шүү дээ. Тэгэхэд чи 2 хоног хариуцлага алдаад алга болохгүй. Тэрэн дээр нь би бухимдаж тэр эмоцсон дээр пад чамайг ажлаас халлаа. Өглөө ингээд ажилладаг байсан. Бид өглөө хурал хийдэг шүү дээ. Тэгэл яг орсон чинь та нилээн хүрлээц ойлгомжтой байгаа шүү дээ. Ойлгомж би ч угаасаа юу хийснэ мэдчихэв ч гэсэн чи за сайхан гарч яах вэ гэл тэгэхээр за ойлгомжтой хэл. Би одоо өөр юу хэлэх юм бэ? Тий. За тэгээд яасан гинэ? Харамсдаг яасан гинэ? Тэгээд би болохоор чин тухайн үедээ болохоор эмоцтой шийдэл гаргаад тэгээд тэндээ айгүйх гимшдэг. Тэгээд дүүдээ болвол нэг туслах юмсан. Гээд ингэ тээж авдаг. Тэгээд яг юм гэж тэр зөв юм шиг буруу юм шиг буруу байсан баха тэр шийдэл нь. Тэгээд хүн чинь тэгэл мэдээж алдаж онно тэн дээр нь ингээл бас төрхраал ингээд дээдэг. Бас нэг залуу хүүхдийн л амгалан. Яг хоо нөгөө нэг бүр нөгөө эртнээс таньдаг байсан гэдэг утгаараа над тус тухай танд жоо эргэлцсэн тал байдаг байхгүй. Одоо бодоход. За мөөгийнх нь яавал гэж. Тэг тухайд ингээл магийн ах мөчрөлг ингээл та хэд ахна оюун батгах юм байлаа шүү дээ. Аюугаа уулзч муулдаг гэдлээ. Хаяа гарч вардаг те. Тэнгүү жоо эргэлцэхгүй нөгөө таныг захирал та чи миний шууд удирдлага захирал байсан шүү дээ. Таныг захирал гэж харахгүйгээр ах гээ харцсан. Яахаа гингүүт баг ингэ болчих юм шиг санагдаж байгаа. Гэтэ тэр таны тэр үйлдэл буюу намайг ажлаас салсан явуулсан надад амар юу байсан. Одоо юм ташуур болсон гэх юм уу? Чи өгшөө ингэж ийм байж болохгүй. Хариуцлагатай байх хэрэгтэй гэдэг юм. Яг. Тийм байсан. За. Хуучны юм бас өгөөд авлаа. Гоё тий, тэгтээ айгүй гоё юм. Тэгээд тухайн үед хэрвээ ингээ харилцаагаа тасалсан бол тэр чинь айгүй онцгой. Харин тий. Та стил нөгөө ах энэ яаж инээж тэгсэн үү ингэсэн үү гэл ингээ хоёлоо яриад ингээл явдаг. Өнөөдөр хүртэл тий. Окей. Танд зүгээр ингээд хувийнхаа амьдрал гэдэг юм уу? Ер нь өнөөдөр хүртэл харамсдаг зүйл байдаг уу? Харамсдаг.
Би нэг аав нэг 5,000 төгрөг надаас нэхлэв яалаа. Аав тань 5,000 төгрөг өгч гэдэг. Тэр аавын сүүлийн гуйлд байсан байхгүй. Тэр л. Тэ бусдаар бол гайгүй те. Тэгээ би тэр үед нь 20,000 төгрөг төч билүү. Тэгэл тэрүүгээрээ өөрөө нэг хүүхдийн ч ундаа авч хоол авч идэнгээ бодцсон. Тэгэл аавда 5 энэ хүчтэй ээжтэй л гэж боддог шүү дээ одоо. Тэг хамгийн сүүлчийн гуйлд байсан гэдэг жоо юм тий. Бусдаар бол тэрүүний амьдрал хэрэг цаашаа өргөлжсөн бол та энэ талаар ерөөсөө бодохгүй байхаас бодохгүй тий. Бусдаар бол ер нь одоо юу гэдгийг бид нар баг залуу байхдаа чи тийм оюутан байхдаа янз янзын алдаа гаргадаг. Тэр одоо бодоход бол ямар ч новшин зүйл ирсэн одоо бодоход бол тэр нэг тийм харамсаад их зүйл биш юм шиг санагдав. Болчиход байгаа ш тэр нь. Тий. Хүн болгоны амьдралд алдсан онсон янз бүгд илэн байгаа. Тэр тэгээд харамсаад их шалтгаан мөн ч юм биш ч юм. Тий. Бүгд л адилхан гэж бодож байна. Окей. Таны амьдралдаа авч ирсэн хамгийн үнцэнтэй сургамж өнөөдрийг хүртэл толгойд бодогдож явдаг гэдэг юм уу? Баримталж явдаг гэдэг юм уу? Ямар сургамж, ямар үйл явдлаас эсвэл хинээс ямар үгээр дамжуулж авч ирсэн бэ? Хамгийн их бодогддог зүйл юм. Амьдралдаа авч ирсэн сургамж. Надад аавын л үг нь тэр л. Сэтгэлийн тэнхээтэй 20 сунаа гэл тэр л. Тэр л намайг ер нь их одоо юу гэдгийг их айтаахан болгоцсон юм шиг. Түүнээс одоо нэг би ч нэг онцгорлагтай биш. Онцордог биш. Тэгээд нэг янз бүрийн одоо юу гэдгийг мундаг сурдаг эсвэл бол мундаг найз одоо баян чинэлэг найз нөхөд гэх юм уу те. Бид нар яг л адилхан нэг үеийн нэг тошны хүүхдүүд. Тэ. Тэр л тэгвэл таны одоо амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн таны аав гэж ойлгож болох уу? Хамгийн их нөлөө. Одоо бодоход юм байна. Тухайн үед би хүүхд юм чи мэддэг байлаа шүү дээ. Одоо би ингээд өөрийгөө бодоход бол за би ч бас гайгүй ачаал даачт юм байна да гэж өөртөө дүгнэлт хийж байгаа байхгүй. Яагаад гэдгсэн чинь тэр зүгээр тэр энгийн мөртлөөрөө тэр 20 сунаалтанд л байсан байгаа байхгүй. Тэгээд сэтгэлийн тэнхээтэй гэдэг иймхэн одоо нэг юм 20 сунаалт сэтгэлийн тэнхээтэй байгаарай. Маш ойлгомжтой. Амар энгийн. Ерөөсөө өөр нэг сүртэй юм байхгүй. Тэгээд тэрийг маш олон давтамжтай хэлгэсэн байхгүй надад. Намайг 7 хоногт 2 гэл бодохгүй. Тэ? Тэгэхээр чинь тэгээд тэр шиг амар хүүхд тухайн үед зовж байгаа шүү дээ. Йоо ямар лаатай одоо яг аав ороход 20 сарын ойлгоно нөгөө үгээ хэлнэ. Гэт. Тэнгүүд тэр тухайн үеийн тэр өөрийгөө даван туулж байгаа мэдрэмж нь хооштой ингээд хамтлагийн ч амьдрал цохоод явхад ч бүх юм асуудлуудыг тий. Навш гэж гэдэг ингээд шүд зугаад давах тэр юуг л хөгжүүлж байгаа гэсэн үг тийм. Таны өнөөдөр хүртэлх амьдралд хамгийн том сорил челленж юу байсан бэ? Тэр үед юу нэстэ шүд зуусан шүү. Гэт одоо ингээд ард нь гарчихсан. За олон юм байна дөө. Топ. Одоо нийт бас ярьж болохоор тий бас сонсож байгаа хүмүүст сургамж ямар нэг юм болчоор тэр нь юу вэ? Олон юм байна. Аль нэг гэхээр хамгийн сүүлд бол бас энэ кино байна. Бас тааж давхгүй ажил эхлүүлсэн юм уу да би ч надаа гэж шантраад би юу хийчихэ тий. Тэгээд энэ ч өөр айгу бас мэдээж юм бол хүнд байгаа. Гэтэ айгу олон хүнтэй ажиллана. Продюсераар та ажилласан юм л шүү дээ. Продюсерын ажил гэхээр ер нь яг яах вэ? Бүгд яг тэр төслийн удирдлагч гэсэн үг тий. Мөнгө босгоно, менежменттэй хариуцсан, баг хамт олноо бүрдүүлнэ. За өдөр тутмын ажилтна. За ингээд бүхэл ажил төслийн удирдлагч гэсэн үг л дээ. Сүүлийн кинон дээр бас нэлээд шалгасарсан байна тий. Дараачийн ер нь ахаад нэг ер нь ямар нэгэн байдлаар кино хийхэр бол ер нь болчмоор байна уу? Одоо бол нэг арга болж байгаа юу? Ер нь бол ойлгож байгаа. Тэгээд бүх юм чинь шинэ байдаг шүү дээ. Тэгэл ер нь тэгэл хүн чинь тэгэл имийг А, Б, В гэл ингэ сураал явдаг л жантаа шүү дээ. Ер нь дажгүй байна хаа. Зүгээр шүү дээ. Зүгээр. За. Нилээн шантарсан уу? Нилээн үтсэн үү? Нилээн шантарсан би. Хамгийн сүүлд би яг нээлттэй өдөр гэрт хүн байхгүйсэн. Тэгээ хуцаа салахгүй очиод тэгээ байна энэ ганцаараа нэг жоохон үйлээд тэгэл нээлт рүү явсан та. Тэр яа жоохон хэцүүсэн. Хэд одоо кино үздэг гоё шүү. Тань тий. Одоо бүр амар гоё. Гэхдээ ер нь ингээд юу ажиллаа? Хүмүүсийн хэлж байгаа нь татар уран сайхны кино хүмүүс нэг юм төсөөлөлтэй байгаа шүү дээ. Тэнгүүд энэ бүр яг төсөөлснөөс ингээд шал юу бүр илүү байна гэдэг. Миний хувьд ч гэсэн яг тийм байсан.
бид түрүүн танд Тэр зүйлийн ард энэ тэгж авч иж гарч ирж штэ. Тий. тэр мөнгөтэй нүг сая үйлсэн гэдэг ч тий. Тий. Тэр амар ачаалттай байсан даа гэж байгаа мó эсвэл ямар нэг Тэгээ өчтөр би найруулагчтайгаа ингээд ярьж ирсэн. Тэгээд бас ингээд сонирн болсон. Зүгээр нийгмийн талаар ярьж байгаад хүмүүс нийгэм маш их стресстэй байна. А тэгтээ энэ стрессийг 3 зүйл тайлдаг. Тэрний бүр топ нь нулимсгэнэ. Яг зүг шүү дээ. Тэгээ мэдгүй би тэр өдөр үнэхээр над хэцүү байсан. Тэгтээ би тэрийг ингээд дотроо их нэртэй ч юм уу эсвэл баг хамт олонтой илэрхийлээгүй. Одоо тэгтээ ард нь гарсан учраас би ярьж байхгүй. Тийм. Тэгээ би яг усанд орж явахдаа ганцаараас та ингэн төлөөлөл. Тэгээ нулимс гаргацсан чинь нэг хөнгөр явчихгүй. Тэгэл хүн заримдаа тех хэвээр юм шиг байна. Та ер нь хэр уйлах юм. За сая киноны нээлтний өмнө уйлсан гэж тэ сүүл хийzээ. Тэрнээс өмнө хийцээ. Нэг уйлдаг шүү дээ. Эртэн өмч нэг тийм шал гээд идэм үү юм тэгэл. Би яг нэг наадах чинь асуух гэдэг юм л тайхаа. Уйлдаг эртэн хүн хамгийн секси энэ гэж жоохон нөө фаны байдлаар хэлсэн. Би бол ингэдэг хөвгүүдээ яг ингээд ямар нөхцөл байдлаас өөрөө буруу юм хийчихэд надаар шийтгүүлж байгаа ч юм уу өөрөө буруу юм хийсэн тохиолдолд ойлгохгүй шүү гэдэг тоххой. Ямар нэгэн байдлаар нэг юм тэр нөхцлөөдөөсөө болж юм л та ойлгох шалтгаан гарах юм бол миний хөө дотроо ангаатлаа үйл сайн ойлоод авах гэдэг. Ер нь яг эргэтэн ойлгох хэрэгтэй юм уу? Яг яах юм ер нь хизээ ойлгох юм хэрэг ойлгох юм. Энэ ч амар чухал сэдв шүү дээ. Юм зөвлөхөд ганцаараа ойлгох хэрэгтэй. Яг зөв. Тий. Эхнэрээ хажууд ажиллах уу? За тийм явах тий. Ер нь зүгээр ганцаараа л тэгээ сайхан болчихно. Одоо ингэ таних хэрэгтэй шүү дээ. Таныг ингээд хүмүүс бодож байгаа шүү дээ. Маш их одоо олон хүмүүсийн хараанд байдаг. Ингээл хамтлаг нь ийм даны рейтингтэй явж байгаа амар гоё ордсол энэ хүн хизээч уйлдгүй баха. Тэг энэ хүн хизээч гоногддгүй баха ч юм уу тий. Ингэж баг ингэж бодох. Би бол жоохон бахтай тэгж л боддог зургатаар гардаг хүмүүсийг. Гэтэл яг үнэндээ бид нар ч хүн шүү дээ хаа. Ил зүрхнээс бүтсэн хүн. Тий. Тэ эрэгтэй улсууд бол тэгэл ер нь ганцаараа нэг жоохон хэд удаа нэг тэгжсэн юм аа. Нэг машиндаа тэгжсэн. Сая сүүлд бол нэг тэглээ. Тэр машиндаа тэгжсэн бол нэлээ олон жил юм л да. Гэтэ ер нь тийм хэрэгцээ байгаа зү. Ер нь байна үстэ хүн л юм чинь. Хүн юм шүү дээ. Тэр чинь тэгээ тэрийг гаргах хэрэгтэй байна л да. Манай найруулагч тэгж хэлж байгаа байхгүй. Хамгийн топ стресс тайлдаг зүйл нь нулимс гэж байгаа. Санал нэг байна уу? Тэгээд хүн тэгчээр маш их өнгөрдөг. Би ер нь ойр жоохон ойлгох хэрэгтэй. Уйлдгүй, дуулдгүй, уудаггүй хэр хүнтэй охиноо битгий гэрлүүлэгч. Маш хатан хүн байгаа. Тийм, тэр хүн чинь бүр гүлээсэн. Чулуун өшөөж хүн байгаа байхгүй. Ядаж энэ гурвын нэг нь хийдэг. За уудаг байх нь цаашин тийм үст. Ядаж нэг дуулдаг юм уу? Бас үнэхээр өөрөө төгсөн зүйл төссөн. Өстө таны хэлдгээр ганцаараа байж хата уйлждаг юм байвал зүгээр юм шиг. Тэр би бол тэрийг хүн гэж боддог шүү дээ. Нийгэм нэлээ асуудалтай байна гэдэг чинь тэ. Хэдлээр нь яавал хөгжих бол хөгжил гэдгийг ер нь та яг юу гэж харж байна. Тэгээд яавал хэдлээ гой болгоо. Яг нэг үе бодвол үнээр гой болж байна л та. Яг би бол зүгээр энэ биний одоо нэг юм тууширсан юм ярьж магадгүй зүгээр бинийгээ хөндлөж хайрлах л хэвээр. Бүх улсуудад ядуу баян улсууд байгаа. Адилхан байхгүй. Америкт ядуу хүн байна, баян хүн байна. Америкт соёлтой хүн байна, соёлгүй хүн байна. Зүгээр энэ дунд хэн хамгийн их аз жаргалтай амьдардаг вэ гэхээр бинийгээ одоо Америкчуудын юм шүү дээ. Баян биш шүү дээ Америкчууд. Хэсэг нь л баян шүү дээ. Гэхдээ нийтээрээ ингээл олон хүүхдтэй нэг хаусанд амьдардаг нийтлэг шүү дээ. Тэд нар яагаад ийм аз жаргалтай байна гэхээр ингээд ядаж бие руугаа харж нэмсгэлдэг. Ядаж бие руугаа харж дийлэн шүү дээ. Гэхдээ нөгөө нэг бас болохгүй хүмүүс байгаа. Соёлжцсан гэдэг шиг. Энэ асуудал байхгүй. Түүнээс бид нар Америкт очиод, Англид очиод, Солонгост очиод сайхан амьдрахгүй. Тэр ойлгомжтой. Бид нар заавал уцаж ирнэ. Манайд яг дүү ихчийн дүү мань хүн хаа би Европ явлаа гэхлээр чи тэгээд Европ яваад нэг олон жил болоод бас хэрэггүй штэ. Тэгээ эндэл ч юм бүтээж хийх ёстой штэ гэж хэлжсэн. Тэгээд яг тухайд дургуутчлээсэн л та. Гэхдээ мэдээж тэнд бол сайхан амьдрна. Гэхдээ хүн тэгэл нөгөө буцаал ингээл нөгөө төрсэн газар руу гал. Тэгэхээр энэ одоо Монгол улсыг л сайхан болгох нь бид бүхний одоо энэ дотор
хүнээс их шалтгаалах байх л гэж боддог шүү дээ. Түүнээс адилхан л яг хэллээ шүү дээ. Хүн болгон тоог тарьж байгаа дэлхий дээр хаана хайж байна? Хогийн зэг дээр эсвэл юун дээр өгдөг чинь. Энд чинь өөрөөр хүндлэл хайр бүх зүйл жишээгч байгаа шүү дээ. Би одоо ингээл манай үеийн одоо залуучууд тийм үү? Үеийн найз нар маань бүгд л ингээл компани удирдах байна. Тэг хүнхээр хүний нөөц гэдэг асуудал үнэхээр их чанга асуудал болсон. Тэг яг үнэхээр ихтгэлтэй юм сан одоо ажил үүргэн гүйцэтгэдэг юм хүн байх юм бол ингээл яг тэр хүнийг ингээ барих гэдэг байхгүй. Тэр хүнийг олж чадахгүй байна уу эсвэл тэр хүмүүс нь өөрсдөө ингээд нуугдмал байгаа даа гэж мэдэхгүй л л. Тэгэхээр бол хаанч утсан ер нь бол яг л адилхан байна. Америкч утсан 20 гаруй насны залуу амьдралаа босгохгүй ажил хийгээд тий ялгаагүй байхгүй. Энийг ингээ ойлгочвол айгүй амархан болчихно. Амьдралаа босгохгүй байр сав одоо машин тэрэг авах гээд яг адилхан явж байгаа. Монгол залуучууд бас яг адилхан ингэ явж байгаа. Би одоо ч гэсэн санаж шин. 25 наснда админда амьдарч ирсэн. Тэгэл баг багаар 30 хэд наснда баг 30 гарч иж 30 төгчиж байр худалдаж авч шин гэж юм. Нэг өөрийн гэсэн орох хоронтой. Тийм. Энийг битээ нэг тийм сүртэй хүлээж авч галах холонтой болж. Гол нь тэр бүтээмжинд анхаар гэж байхгүй. Бүтээмжинд анхаар. Гэдэг нь өөрийгөө хөгжүүлэх гэж хэлээд байна. Би жишээлбэл одоо сайн хүмүүс сайныг дагавал сарныг илгээд одоо надад азуулж нэг юм зоргоо гэдэг нэг зигзагийн захирал. Гэтэ тэрийг бас ингээл би ингээл бас ингэж яагаад л тэ тэр хүн намайг олоогүй л үү тэ. Энэ тэр хүнийг ингээл энэ их сайн хүн байна гэх юм бол би зууралтал би нэг танаа 5 үг хэлчихэж ингэж тэгчихэж гээл тэ. Тэр хүн ингээ мэдгээл за би ер нь энэ хүнийг ээж авч сайныг дагав сарныг ирэл мөө дагавал мороо хоостой миний хөө. Тэгэхээр яг хөө тэгэл бүтээмжинд би бол анхаарсан. Миний хувьд бол мөнгөнд ерөөсөө би анхаардаг гэсэн үг. Бүтээмжинд анхаардаг гэсэн үг. Бүтээмж дагаж мөнгө. Тийм. Тэрийг хүмүүс ингээд байрыг өөрчлөөд байдаг байхгүй. Мөнгө тэгээ бүтээмж гэж байр нь өөрчлөлтөө. Эхлээд бүтээмж байхгүй. Чи өнөөдөр энэ подкастыг гүнхээр ингээд нэг галзуу 10 асуулт асуугаал заяа. Тэр хүнийг ингээд нефт ухаал гаргаал ирээл. Тэгэл энэ чинь нефт яриулаад тэгэл энэ чинь хэрэгтэй хүмүүст нь хүрээл эхлэхэд энэ юу болж байгаа бүтээмж шүү дээ. Тэгээ энэ чинь түгэн тарна. Тэгээд энэ чинь дараа нь мөнгө яригддаг асуудал байхгүй. Татар хамтлаг яг энийг л хийсэн. Түүнээс бид нар мөнгө олно гэж дуулаагүй байхгүй. Бид нар бүтээмжэн дээр анхаарсан. Дуртай амиа үнэхээр чанартай хийх хичээсэн. Ингээд нэг аяаваа хийчих юм бол амархан юм шүү дээ. Ингээд хийчихэл та. Гээгүй. Гэхдээ энийг ингээд хийгээ. Кинон дээрээс гар. Нэг нь ингээл те. Тэнгүүл тэрийг ойл хажуунаас нь ойлгоод. За тэгээ гэл. Энэ бүтээмж ихгүй юу? Хүмүүс тэрийг л ойлгочих юм бол миний хийж чадах бүтээмж юу юм? Би худалдагч хийж ивэл хамгийн супер худалдагч болох хэрэгтэй гэсэн байхгүй юу? Би тэгэл 6 сарын дотор 10,000 нэр төрлийн барааны бүгдийг хийж хэлдэг. Хүн орж ирэл үйлчлэхэд тухайн хүнд яг надаас ямар үйлчлэг авах гэдэг нь тэрэнд нь яг л тэрийг нөхөх хэрэгтэй. Янз бүрийн ааш аягтай хүмүүс орж ирж байна. Жохон байдаг хүмүүс орж ирнэ. Жохон ингээд нэг ингэж хүмүүс орж ирнэ. Ингээд ингээл бүтээмж би бол бүтээмж л гэж хэлж байна. Түүнээс дэлхийн ертөнц яг адилхан. Яг орчин өөр бах, хэл нь өөр бах, идэж уудаг хоол соёл нь өөр бах. Түүнээс адилхан байгаа проблемууд тэнд байж байгаа. Амьдралын ерөнхий юм процесс хууль нэг адилхан. Би анх Америкт очиод ийм дэрчсэн гудамжаар алхаад би Америк хийж бүр ингээл девааж ингэж ойлгож байгаа шүү дээ. Пункт Нью-Йоркийн гудамжинд очиод гудамжийг харсан чинь тэнцээ нэг тасарцсан хүн байж гин. Хог шороо ингээл хийж гин. Яг ялгаагүй байгаа байхгүй. Байшин сав тэгэл ингээл өөр болохоос ш тэр чинь нийгмийн болох бүтэхгүй бүхэл давхаргууд байж байгаа байхгүй те. Буутаа гарч ирэл бид бууны буудалцаанд тунд ингэж л орж үзлээ. Тийм бас бид нар чинь тэрэн дээрээ тулаагүй амтд ч тийм үстэй. Одоо гудамжинда буудалцдаг амтд биш шүү дээ. Биднэрт ямар давуу тал вэ? Бусад одоо юутай улс оронтой харьцуулах гэх юм уу? Энэ юм байна да гэдэг. Бид нар түүх юм блэ. Би тэгж харсан зүгээр. За би нэг 10 хэдэн ус явсан. Тэгээд бид нар аюу түүх харимтай. Тэр нь давуу тал юм одоо юу гэх юм бидний давуу тал л та. Бидний ялгарх онцлог тий ялгарх онцлог. Бид нар аюу асар их түүхтэй юм блэ. Түүхийн дэлхий дээр ярим мэддэг. Тэрийг аюу зөв гаргаж чадах юм бол бид нар маш хурдан нэр хүндтэй
маш хурдан одоо аялал жуулчлалын бизнесээр маш хурдан одоо гадны аялал жуулчлалаар бид нар бас их мөнгө олох боломжтой тийм бил. Энэ ярилцлагыг хийж байгаа нэг шалтгаан надад энэ айгүй олон жил бодвол явал ингээл хийгээл алдаж онол ингээл явж байгаа. Тэг нэг асуулт миний толгоноос ерөөсөй гардаг байхгүй хаа. Ерөнхийдөө нэг хүний потенциал гэдэг юм хүн тултал нь ашиглавал хүн ер нь юунд хүрч болох бол би над потенциалын шин шууд яаж хэлчихэд би бол тэгж их сайн үлдэх хөвгт байгаагүй. За. Зүгээр л сайн бүтээмжээ дээшлүүлэхийг сурахыг ирэмэлдсэн л хүн байхгүй юу. Түүнээс би чинь одоо манай хамгийн сайн үлдэх хүн гэх юм бол манай заяа байна. Манай жагаа байна. Манай даймаа гэдэг байна. Манай байндаа байна. Эдний хиллэг нь бол маш хурц шүү дээ. Би зүгээр хичээдэг юм байхгүй. Бүтээмжийг хүн өөрөө чи сая юу гэлээ бүтээмж гэлээ. Бүтээмжийг өөрөө хүн өөрөө бий болгодог. Потенциалыг өөрөө хүн. Чиний потенциал ийм ч хийж болно, ийм ч хийж болно. Тэр нь юунаас шалтгаалах вэ гэхээр чи өөрөө хүсгэл хэрэгтэй гэсэн үг. Нэгсэндөө таны хэлж байгаа санаанд хүн тэгвэл хүсэх юм бол юунд ч хүрч болно. Яг тэр тухайн одоо дуртай зүйлтэй гэх юм уу? Сонирхолтой зүйлтэй чи үнэхээр их хүсэхгүй л байгаа байхгүй. Үнэхээр бүр ингээ галзуу хүсэхгүй. Бид нар бол үнэхээр галзуу хүссэн байхгүй. Харин тийм байна. Яаж гэх. Төрөний нөгөө уучлаарай. Төрөний нөгөө асуулт байсан шүү дээ. Бид нар яагаад ингэж хүсэж мөрөөдөд байгаа мөртлөө тэрийг яагаад ингэ хийхгүй байгаа юм бэ гэдэг нь. Яг бид нар ингэж бүр тултлан хүсэхгүй шүү тэрийг. Тултлаа мөрөөдөхгүй байхгүй. Тултлаа мөрөөдөхгүй тэрнийхээ төлөө ингэж үнэхээр ингэж бүр ингэж нойр хоолгүй явахгүй байгаад яг өнөөдөр ингэ болоод байгаа учраас бид ингэ яваад шүү дээ. Тийм. Тэгээ болохгүй биш л байгаа шүү дээ. Тэгэхээр чи болоод ингээл байна гэсэн үг шүү дээ. Хүн бас тэгэж бодох ёстой шүү дээ. Би өнөөдөр бодтээ одоо ингээл мэдээж над хийх одоо ингээд бас ингээд яах юм зөндөө л байгаа байхгүй. Гэхдээ би энэ цаг үчиг мөрөөдөжлээсэн байхгүй. Яг зөв. Хүн яг бүгд тийм байдаг. Тэгээ нэг харагшаа өнгөгээд хараарай. Би энийг хүсэжсэн, бодожсэн, мөрөөдчихсэн болцсон байгаа. Тэгэл тэрэндээ ингээл зовоод идэм билээ хүн. Тэгээ заримдаа бас баярлах хэрэгтэй. Тэгэл нэг ийм үг саяхан би Facebook дээрээс постлжсэн. 5 жилийн өмнө чи яг энэ өдрийг мөрөөдөж байсан гэдгийг хэзээч бити мартаарай гэж. Тэр хүн тэндээ хүрцэн л байж тийм. За маш хүнд нөхцөлд байгаа сэтгэл санааны хувьд гэх юм уу, ажил төрөл магадгүй өөр ширтэж гэдэг юм уу, тийм ер нь л ингээл нэлээд асуудалтай байгаа залуу хүнд эрэгтэй ч бол нэмэгтэй ч бол ер нь л маш хүнд нөхцөлтэй хүндтэй хандж өгч л. Амар ингээм хэлэх. Ном уншинтер гэж хэлэхгүй зүгээр л гараал хөлсөө хартлаггүй. Сүлдэж унтлаагүй. Тэгээ амар гоё болно. Амлаа. Баталгаатай л. Окей. Bucket list гэдэг миний энэ ярилцлага маань ийм нэртэй. Тэгээд түрүү ярилцлагыг би хэллэггүй мартамхай болчихдог шүү дээ. Хүний амьдралдаа энэ яваанаас нь хийж үзэх юмсан, хийж үзсэндээ гэсэн зүйлсийн чагсаалт. Яг ингээд ярилцлагыг сууж байгаа юм ч гэсэн зүгээр би дуртадаа л хийж байгаа. Энийг би хүссэн учраас. Уурхачин болцсон мөртлөө сурлагыг авах хайчдахгүй байгаа шүү дээ. Дотроос боддог шүү дээ. Мөгийн одоо амьдралын bucket list-энд эхний 3-т ч юм уу эсвэл ингээд бусдад хэлж болох тэр листнээс энэ 3-ыг хэлж болох уу? Нэгдүгээр тал би одоо дэлхийг үнэхээр тойрж үзмээр байгаа. Гэхдээ яг мэдээж одоо нийслэл хот одоо Улаанбаатар гэдэг зүйлээр нь биш те. Байгалийн сайхан за одоо үзэсгэлэнтэй газруудаар үнэхээр одоо дэлхийг тойрж хойдмосон талаа, Антарктид одоо юу гэдгийг те. Хүний хөл хурж болох газар тэр бүх зүйлийг л үзмээр байна. Нэгдүгээрт. Хоёрдугаарт гэх юм бол жинкнээсээ энэ Монгол улсад амар гоё амьдрмаар байна. Би бол өөр улсад амьдарч чадахгүй. Тэгээ би бол одоо бол өнгөрсөн шүү дээ. Би ч гэсэн. Тий. Яг хөө мэдээж очиод нэг жил амьдарчих واخ. Тэрнээс илүү болохгүй واخ. 3 сар 6 сар амьдарчих واخ тий. Тэгээ энэ орчин нэг үнэхээр одоо миний оролцоод болцдог зүйлээ бол тэгэл тэрэнд нь оролцоод сайхан болох юм төлөө явах. Ёстой. Гэж би боддог тэгээ манай нэг ах байдаг байсан юм аа. Одоо нэрээ нэлээд яг үү. Ингээд нөгөө телевиз дээрээ л би тэг хөөх тогтоод тухайд юу гэж бодсон бэ? Би ингээд телевиз дээрдэх хүн болох юм шүү гэж бодчихсон. Болохгүй юм шүү. Тий. Ягаад гэвэл би энийг мэдэн штэ. Энэ мэдгүй. Энэ одоо энэ манай 10 жилийн гар. Энэ одоо мэдгүй. Тэр хүн дэндээ оролцоо явах хэрэгтэй байсан байхгүй. Зурхны араас тэгж хийх хэрэггүй байхгүй. Би тэр одоо ингээд сурж штэ тий. Би ингэж болохгүй юм байна гэж.
зурагттай хэрэлдэж болохгүй юм байна. Том юм яриа л. Тэр чинь зурагттай хэрэлдэж байгаа гэж ямар ч үр дүнгүй асуудал байхгүй. Тийм биз дээ. Харин тэрний оронд хажууд нь зогсоод чи одоо болооч чи ийм штэ. Энийг бол ингэмээр байна штэ. Тийм биз дээ. Одоо хэдүүлээ ингээл та тэгэл та гэд. Ингээ оролцоо явсан бол илүү үр дүнтэй байх гэдэг байхгүй. Илүү магадгүй одоо хурдтай байхаар байсан байхгүй. Юу гэж хэлэх гэж байгаа гэхээр битээ хойш суу урагшаа байл гэж. Оролцоотой байгаа чи. Яад сонгуулаа өгдөг байгаа ч өгшөө. Тэ? Заав сонгуул биш. Ер нь бүх зүйл дээр. Тэг бүх зүйл дээр тий. Тодорхой шаардлага тавьчихдаг. Тийм. Бүх зүйл дээр шүү дээ. Тийм бүх зүйл дээр. Түрүү хоёлоо потенциал гэж ярьсан. Та яг өөрийгөө потенциалыг ер нь хэр тултлан хуваар ярих юм бол хэдэн өөр нь ашигласан гэж боддог яг өнөөдөр хүртэл. Бүх за нэг 50% дээр баг. Бүх зүйл дээр. Тэгээ би нэг бодож байсан маа нэг. За миний потенциал ер нь юу юм бэ гэж. Би хурдны машин юм уу, мотоцикл юм уу, жил 130 юм уу, 69 юм уу, эсвэл амар 5 тухтай одоо юу гэдгийг Toyota Land Cruiser 300 400 5 талч юм уу гэж ингэж бодож байсан. Тэгээ би ер нь яг ямар төрлийн потенциалтай юм бэ гэж бодож байсан. Тэгээ тэгтээ нэг хэдэн жилийн өмнө шүү. За би бол нэг тийм хурдныч гараа юм биш юм байна те. Ferrari бол биш юм байна. Би бол нэг зээл 130 маягийн те. Жохоо даан ч гэсэн тэгээд нэг юм нэг ачаага үрч ачаага ингээ одоо аччих юм бол ингээ явж байгаад нэг буулгачдаг л тийм төрлийн хүн байна да гэж. Гэхдээ яг тэр потенциалаа бол яг оногцсон хугацаанд нэлээд шавхдаг шүү. Гэхдээ ингээд сүүлд нь болохоор гэл нэг хүн чинь энийн дутуу хийцэн байна. Энийн ингэсэн байна гэл. Бүх хүн адилхан бохоо. Тэр дутууг алдах бол бас өөр асуудал шүү дээ. Хамгийн гол нь тухайн үед өөрийгөө ингээд яг үнэхээр 100% ажил потенциалаа тултлан ашиглаж байгаа юм уу гэдэг л. Тэг. Би бол яг нөгөө миний асуудал нь яг амьдралынхаа ерөнхийд нь ингээд одоо хандлага гэр бүл одоо юу гэдэг бүх ингээд төвшөнд үзэхэд та өөрийнхөө потенциалыг хэрэг ашигласан гэж боддог өнөөдөр хүртэл. Би жишээлбэл одоо тайзан дээр гараад одоо хүмүүст болж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүсийг маш өндөр аж аргалтай байлгахыг л хичээдэг. Тэр дууг үнэхээр чин сэтгэлээс сонсоод тэр хүмүүсийн дагаж дуулаад хамаг стрессэн тайлагдаад эсвэл хөөрөөд гой бүжиглээд ад жаргалтай болох хэвээр. Тэгхийн тулд би тэнийг харагдах нь хамаахгүй. Би тэнийг ойрлох нь хамаахгүй надад. Гэхдээ тэр хүмүүсийг л ад жаргалтай болох хэвээр. Тэгэхээр би бол энэ дээр бол бас яг өөртөө шаардлага тавьдаг л гэсэн үг. Хэдэн өвтө ашиглаад байгаа юм гэдэг шүү дээ. Ер нь бол яг өөрийгөө чаддаг гэж бодож байгаа. Хичээдэг. Тийм. Зэрэгтэл тэгээд татар хамтлагийн одоо юу гэдэг дуу хүмүүс хэрэг сонсч чинь хэрэг мэдж чинь таныг хэрэг үзэж чинь гэдэг бол нотлох авах гэж бодож байна. Үнэн гэдэг бол үр дүн гэж үгтэй шүү дээ. За ерөөхдөө ингэ та бүхэн ярилцлага бас өндөрлөж байна. Өөр одоо юу гэдэг миний асуугаагүй гэдэг юм уу. Би ерөөхдөө нөгөө ярилцлагынхаа төгсгөлийг ямар нэгэн тийм асуултгүйгээр үлдээ гэж бодоод байгаа. Хүмүүс бас яг тухайн үеийн одоо уур амьсгалаартай бас юу ч хэлэх хүсч болно шүү дээ тийм ээ. Одоо дүүдээ зориулаад. Одоо бараг анхных нэвтрүүлэг болж байна. Тий, одоо жил хагас юм мөнгө шаарлах дээр нэг хийгээд тий. Ер нь л анхдаг ч тий. Тэгээ яг үнэхээр одоо ингээд цаг зав зараад ингээд сууж байгаа юм чинь нэг үр дүнд хүрэхийн тулд дэлхийн шилдэг сэтгүүлч нар. Дэлхийн шилдэг нэвтрүүлэгч нарын юу асуугаад юу гэж нэг үнэхээр хүсэх хэрэгтэй байна л да. Энийг үнэхээр үр дүнд чи одоо 2 жилийн өмнө ингээд ярьж байсан. Өнөөдөр эхэлж байна. Цаанаас ч чамаг нэг юм зулаагаад байна шүү дээ. Харин тийм ээ. Тэгтээ хойшин тавиад байна шүү дээ. Үнэхээр чи бодох юм бол нэг 10 асуудал, ганган 10 асуудал. Дэлхийн. Тэрийг судлаад үзээд хүн ингээд хараад амархан байхгүй. Зөвхөн хүн хийхгүй. Тэгээд дүүдээ яг ингээд энэ нэвтрүүлэг нь үнэхээр одоо бас өөр өнцгтэй нэвтрүүлэг байна. Хичээжлэн хаа. Маш өөр өнцгтэй бас ингээд нөгөө бас хүмүүсийн асуудгүй асуултад гэдэг асууж шүү дээ. Гоё. Тэгэхээр энэ айгүй үр дүнд хүрэх байх. Тэгээд өөдөө одоо битээ хойшин тавиараа те. Тэгэл яг ажлын төлөвлөгөө тавьчих. За энд нэг ингээд 2 цаг зарах. Энэ тулд би 20 цагийг 20 асуулт олохын тулд би яах юм бэ? Чи хүнээ авчирсныхын дараа бол энэ маш энгийн асуудал. Тийм тий. Тэгэхээр миний одоо энэ нэвтрүүлгээ маш том үр дүнд хүргээд том одоо ийм нэвтрүүлэгч одоо нөлөөлөгч болоорой л гэж хэлье да. За маш баярлалаа. За тэгээд bucket list ярилцлагын энэ удаагийн дугаар өндөрлж байна. Та бүхний бас амьдрал тодорхой нэг хэрэгтэй зүйл ярьж чадсан гэдэгт итгэлтэй байна.
Хамгийн том дэмжлэг бол subscribe, like дарах, тэг комент үлдэх шүү. Та бүхэнд баярлалаа. Тэгээд мөгийнх та нэг бичлэг хийгээд байдаг үстэй Facebook дээр. Тийм. Тэрнээс би маш гоё үг олсон. Одоо миний сувгийн юм дээр байх. Бидэнд өнөөдрөөс илүү байх боломж үргэлж байсаар ирсэн. Энэ бүр нэг. Тийм шүү. Хэрэг танд те ямар нэгэн жоох асуудал байгаа бол таны амьдралд өнөөдрөөс илүү байх боломж үргэлж байгаа шүү. Тэг хэзээ ч битгий бууж өгөөрэй. Бүгд амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа.